Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ 7 хоног бүрийн мегмар лав гарагийн 14 цагаас Монгол телевизийн Терминал 1-ийн студиэс үзэгч та бүхэнд чөлөөтэй ярилцлага төрөл бүрийн зочидтой маш олон сэдвийн дор чөлөөтэй ярилцаж нэг цагийн дор шуурдаг. За өнөөдөр бид хүүхдийн хоол хүнсний асуудлаар нийслэлийн боловсролын газрын хүүхдийн хоол хүнсний асуудал хариуцсан мэргэжилтэн Үлзий баяртай ярилцах гэж байна. Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Баярлалаа та бүхэн сайн байна уу? Өнөөдөр ажиллаж байна. Тэгэлгүй яг баярлалаа. За ер нь одоо жил бүрийн энэ үеэр бас нийслэлийн боловсролын газар маш их ажилтай. Ирэх жилийнхаа буюу хичээлийн шинэ жилийн төлөвлөгөө, ерөнхий зүйлсүүдийг харж төлөвлөж, батлаж бас маш шахуу ажилтдаг ийм үеийн. Тэгээд энэ цаг үед сургууль цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэлийн талаар, хоол хүнсний асуудлын талаар ярилцахаар таныг урьлаа. Тэгээд ер нь хүүхдийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний ажил өнөөдөр нийслэлийн хэмжээнд хэрхэн зохион байгуулагдаж ямар стандартын дагуу явж байна вэ? Яг одоогийн нөхцөл дээр бас баримтлаж байгаа стандарт дүрм журм хэрэгжилтийн талаар та бидэнд танилцуулахгүй юу? За намайг урьж оролцуулсанд ямар ч бас ихэд баярлалаа. За манайх нийслэлийн боловсролын газар маань ерөнхийдөө бол ерөнхий боловсролын сургууль гэх юм бол 360 орчим сургууль одоо ингээд үйл ажиллагаа явуулж байна. Энэ төрийн бас хамтдаа. За цэцэрлэгийн хувьд бол 600 орчим цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. За боловсролт нийслэлийн хэмжээнд гэх юм бол 560 орчим хүүхэд ерөнхийдөө цэцэрлэг болоод ерөнхий боловсролын сургуульд суралцж байгаа ийм байдалтай байж байна. За тэгэхээр та бүхэн мэдж байгаа манайх 2019 онд манай ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлчилгээний тухай хууль маань батлагдсан. За тухайн хууль батлагдсантай холбоотойгоор 2021 оноос ахуулаад манай дээр одоо ерөнхий боловсролын сургууль дээр үдийн цайг, үдийн хоол болгохоор бид нар ингээд зорж ажиллаж байна. За мөн 2023 онд манай ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг дотор байрны шинэ стандарт батлагдсан. За хуучин бол ямар ч энэ сургууль цэцэрлэгтэй холбоотой хоол үйлдвэрлэл үйлчилгээтэй ийм холбоотой стандарт гэж Монгол улсад байхгүй байлаа шүү дээ. Тэгэхээр анхлаад одоо энэ стандартаа батлуулж чадсан. Тэгэхээр бид нэр энэ стандарт батлагдсанараа ерөнхийдөө боловсролын байгууллага дээр хоол үйлдвэрлэл үйлчилгээ яг ямар түвшинд хэрэгжих вэ гэдэг энэ том одоо баримтч батлагдсан байгаа бас их баяртай байгаа. Ерөнхийдөө хууль батлагдсанаас хойш одоо боловсролын байгууллага дээр 20 орчим эрх зүйн баримтч батлагдсан. Ингээд энэ эрх зүйн баримтчгийнхаа хүрээнд одоо хоол үйлдвэрлэл үйлчилгээгээ бид нэр ажиллуулж ингээд цааш хэрэгжүүлэхээр ажиллаж байна. За ерөнхийдөө хоол үйлдвэрлэл үйлчилгээ гэдэг маань манай боловсролын байгууллага бол өөрөө боловсролын сургалтын байгууллага. За бид нар энд бол дэмжих хүүхдийн өсөлт хөгжилчийг дэмжих, за зөв одоо цогцтой хоолтын энэ зүйлийг сургах, ийм дэмжих ийм үйлчилгээгээр боловсролын байгууллага дээр ажиллаж байгаа болохоос биш яг одоо юу гэдгийг хоол хийдэг ийм байгууллага бас яг үндсэндээ биш шүү дээ. Тэрийг манай бас ард иргэд маань зөвөр ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ боловсрол сургалтын байгууллага гэдэг энэ зүйл рүү хоол гэдэг энэ том салбар орж иж ажиллаж байгаа нь өөрөө бас их хүнд салбар орж ирж байгаа. Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн захирлууд маань бас нэлээдгүй бас дарамтыг үүсгэж байгаа энэ үйл нууц шүү дээ. Тэгэхээр бид нар яг хүнсний тухай хууль, хүнсний аюулгүй байдлын тухай хууль, эрүүл ахуйн тухай хууль гэх мэтчлэнгээр хоол үйлдвэрлэл үйлчилгээтэй холбоотой бусад хуулиуд, за бусад эрх зүйн баримтчгийн хүрээнд энэ хоол үйлдвэрлэл үйлчилгээний үйл ажиллагааг явуулж байна. Тэгэхээр үндсэндээ баримтлах, чиг баримжаа, дүрм журмын хүрээнд хяналтын дагуу ажиллахаас биш яг процесс донд ороод хоол үйлдвэрлэл дээр бол нийслэлийн боловсролын газар оролцохгүй гэж ойлгож байна. Үйлдвэрлэл дээр оролцохгүй гэхээр бас өрөөсгөл. Яагаад гэхээр сургууль цэцэрлэг маань одоо нийт Монголын одоо нийт хүн амын 3/1 нь өөр хүүхэд. Тийм ээ статистик мэдээ маань 3/1 нь хүүхэд. Тэгэхээр хүүхдийн маань дийлэнх нь сургууль цэцэрлэгт нэлээдгүй цагийг өнгөрөөж байгаа. Ялангуяа цэцэрлэг бол 8 цаг нь цэцэрлэг дээр. За 24 цагтаа цэцэрлэг бол бүр бүтэн тийм ээ. За сургуулийн хувьд бол за бага ангиуд бол бас л 8-9 цагийг цэцэрлэг
сургууль дээр. За ахлах ангийн хүүхдүүд бол тэрнээс илүү цагийг сургууль дээр өнгөрөөж байгаа байхгүй. Тэгэхээр сургууль дээр өнгөрөөж байгаа энэ цаг хугацаанд нь бид нар бас тухайн хүүхдийг өлсөхгүй байх. За хүнсний бүтээтгүүнээсээ яг цогцтой шимт хичээл эрдэс бодисыг авахар хэмжээнд хоол үйлдвэрлэлийг яаталж байхгүй хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр сургууль өөрөө хоол үйлдвэрлэл үйлчилгээг хийж байгаа. Одоогийн байдлаар сургууль цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд тулгамдж байгаа асуудлууд юу байна? Цаашид энэ төлөвлөгөөний дагуу ингэж сайжруулалтыг хийх юм байна гэсэн бас ерөнхий прогнозууд харагдаж байгаа байх. Ер нь үр дүнгууд ямар байна? Түүнээс улбалаа дахин сайжруулалтыг шаардлагатай зүйлсүүдийг юу гэж харддаг юм бол? За мэдээж хоол үйлдвэрлэл үйлчилгээ гэдэг маань өөрөө маш том салбар гэдээ би сая хэлсэндээ дурдсан. Тэгэхээр хоол үйлдвэрлэл үйлчилгээ зөвхөн одоо нэг байр байгаад хоол явагдахгүй шүү дээ. За тухайн стандартын шаардлага хангацсан ажлын байр байх шаардлагатай. За зүгээр гэрээр бодоод үзэхдээ бид нар одоо хоол хийхин тулд галтгоорны хэсэгтэй шүү дээ. Тэрнтэй адилхан сургууль маань ажлын байртай байх ёстой. За тухайн хоолыг хийхэд мэдээж тоног төхөөрөмж савсуулах шаардлагатай. За тэгэхээр дээрээс нь тэр хоолыг хийж байгаа хүн хэрэгтэй. Тэгэхээр бид нар дээр хүний нөөцийн асуудал байж байна. За бид дэлгүүрээс очиод хүнсний бараагаа худалдаж авдагтай адилхан хүнсний хангамжийн асуудал гэдэг маш том асуудал байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүхэн маань өөрөө тулгамдсан асуудал. Яалтаж байхгүй тулгамдсан асуудал байгаа даа. Тэгэхээр яг уу 1980 он буюу Орос ах нарын буюу гэхээр тий тухайн үед байгуулагдсан сургуулиудын хувьд бол стандарт хангахуйц хэмжээний галтгоо бол байгуулж байсан байхгүй. Яг тэгэхээр сургууль дээр дийлэнх хугацаагаа өнгөрүүлж байгаа учраас энэ боловсролын байгууллага хоолтой байх ёстой маа гэдгийг тухайн үед одоо зайлшгүй байх шаардлагын үүднээс сургууль дээр хоолны хэсэг байгуулагдчихсан. Гэтэл энэ хоолны хэсэг маань нөгөө сургууль дээр хоол үйлдвэрлэлгээ явагдахгүй байснаас үүдээд илүүдэлтэй зай талбайг өөр чиглэлээр ашиглаад ирсэн. Жишээлбэл урлаг заал болгох ч юм уу, анги танхим болгох ч юм уу, өөр чиглэлээр ашиглаад ирсэн. За тэгтэл энэ маань ахиад тавигдаад эхэлж байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр хүүхдүүд маань зайлшгүй одоо эрүүл мэндийн хувьд ч эрсдэлд орж ийн тийм ээ. За сурлагын чанарт ч муугар нөлөөлж ийн гэдэг нь өөрөө нотлогдоод батлагдаад ирсэн учраас энд заавалчгүй хоол үйлдвэрлэл үйлчилгээ гэдэг зүйл байх ёстой маа гэдэг зүйл нь гарч ирсэн учраас энэ буцаас сэргээгдэж байна гэсэн үг. Тэгтэл нөгөө 90 оноос хойш баригдсан барилгууд дээр бол ерөөсөө хоол үйлдвэрлэл үйлчилгээний хэсэг огт байхгүйгээр баригдсан. Батлагдаагүй байхгүйгээр баригдсан. Тэгтэл энийг бид нар стандартад хангахуйц хэмжээнд нь аваачих шаардлага гарч байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар дээр ажлын байрыг өөрөөр хэлбэл бэлдэх шаардлага гарч байна. За ажлын байрыг бэлтгэхээр дотор нь тоног төхөөрөмжийг авах, байршуулах шаардлага гарч байна. Тоног төхөөрөмжтэй уялдаад цахилгаан эрчим хүч, ус тэгээд бүх асуудал шийдэгдэх шаардлага гарч байна. За энэтэй уялдуулаад нөгөө дээр ажиллах хүний нөөцийн асуудал зайлшгүй шаардлагатай болж байна. За хүний нөөц гэдээ ярихаар манай тогооч нар дээр одоо сая 500 мянган цаасны цалинтай. За хоол зүүчин гэдэг юм бол нэг 2 сая 300 орчим мянган төгрөгийн цалинтай ч гэдэг юм уу тий. Гэтэл өнөөгийн зах зээл дээр энэ цалингаар ажиллах уу гэдэг бас эрсдэлтэй тий. Тэгэхээр хүний нөөцийн олдос хомсдолтой байна. За тэгээд дээрэс нь хүнсний хангамж гэдэг маш том асуудал байгаа байхгүй. Тэгтэл боловсрал өөрөө боловсролыг олгох байгууллага байгаад байгаа байхгүй. Тэгтэл энэ хүнсний хангамжийн асуудлыг шийдэх байгууллага биш байхгүй өөрөө. Тэгэхээр энэ дээр холбогдох байгууллагууд зайлшгүй орж ирэх шаардлагатай болж таарч байгаа. Тэгэхээр зэрэг энэ том салбар нь өөрөө зөвхөн боловсролын байгууллагын ажил биш юм аа. Энд яг чиг үүргийнхаа хэмжээнд одоо хүнс хариуцсан хүнсүдэ аж ахуйн газар нь за эрүүл мэндийн асуудал хариуцсанараа эрүүл мэндийн яам нь хүнсүдэ аж ахуйн яам нь за одоо нөгөө хүнсийг худалдан авч тендер зарлалтгаар нь худалдан одоо худалдаа нөгөө төрийн худалдаах ажиллагааны газар нь за тухайн нөгөө төрийн өмч гэдэг зүйлийг ашиглаж байгаа учраас өмчийн харилцааны газар нь за тэн дотор ажиллаж байгаа хүний нөөцийн асуудал шийдэгдэж байгаа учраас нийгэм хөдөлмөр хамгааллын яам нь тухайн асуудалтай холбоотой санхүүжил цалин мөнгөний асуудал яригдж байгаа учраас нөгөө сангийн яам гих мэтчлэнгээр за тэгээд нөгөө орж ирж байгаа тоног төхөөрөмжийг байрлуулахтай холбоотойгоор цахилгааны асуудал үүсэж байгаа учраас нөгөө цахилгааныг хариуцж байгаа газар нь за холбогдох ус дулааны асуудал яригдаад ирнэ. Тэгэхээр нөгөө дулааны асуудал за хогтой холбоотой асуудал яригдаад ирнэ. Мэдээж хог гарна шүү дээ. Гих мэтчлэнгээр бүх байгууллагын оролцоо зайлшгүй шаардлагатай. За тэгээд дээрэс нь
энэ нөгөө боловсролын байгууллага гэдгийг эцэг их зүгээр ойлгох хэрэгтэй. Ер нь зүгээр үдийн хоол гэдэг зүйл нь өөрөө нөгөө батлагдсан жишгийнхаа хэмжээнд 35%-ыг л бид нар өгөх ёстой байхгүй юу? Тэгтэл яг өдрийн хоолыг авах ёстой шим тижээлийн 35%-ыг нь сургууль дээр үгүй ээ. Цэцэрлэг бол одоо 8 цагаар ажилладаг бол өндөр 24 цагаар ажилладаг бол бүтэн авах жишээ нэ. Тэгэхээр бид нар нөгөө сургууль дээр үдийн хоол идэх хугацаа сургууль дээр өнгөрөөд байгаа учраас бид нар үдийн хоол гэдэг хэсгийг аваад байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрний 35%-ийн жишээлбэл сургууль дээр идэх болж байгаа байхгүй юу? Үлдсэн одоо 65-аас 70% нь уучлаарай эцэг тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо айгүй харамсалтайгаар ингээ харахаар та нар ингээ эмнэлгээр яваад болохоор ханаад айгүй хиттэй байна гэж яриад байгаа байхгүй юу? Энэ нь өөрөө хүнсний бүтээгдэхүүнээсээ бид нар эрдэс судас шимтгийл авч чадахгүйгаас үүдэлтэй. Дархлаа нь унтсан байгаагаас үүдэлтэй. За хавдрын эмнэлэг дээр очиход одоо залуучууд өсвөр үеийнхэн маш их хөгжил үзсэн. Энэ нь өөрөө буруу хоол. Муу хоол хүнстэй холбоотой. Муу хоол. Тэгэхээр Монгол улс өөрөө хүнсний аюулгүй байдал нь алдагдсан нь хойч үедээ гарч ирээд байгаа байхгүй хамгийн харамсалтай тий. Тэгэхээр энэ дээрээ бүр засгийн газар өөрөө бодлогын хэмжээнд авч явах хэрэгтэй байхгүй юу? Зөвхөн энэ одоо юу гэдгийг за сургуулийн хоол гэвэл боловсролын байгууллага өөрөө хариуцсан гэж хаях биш те. Хүнсний хангамжийн асуудал наа та орон нутаг шийд гэж хаях биш. Энэ өөрөө засгийн газрын өөрийнх нь хэрэгжүүлэх ажил байгаа. Муудал гэж хараад байгаа байхгүй юу? Тэгтэл энэ дээр одоо юу гэдгийг нэг улсын хурлын эмэгтэй гишүүд нэг хэсэг оролцож ясна орхих юм уу? Айгүй харамсалтай байгаа байхгүй юу? Миний хувьд зүгээр ингээд хөндлөнгөөс харахад те би энэ дээр нь ажиллаж байгаа хүнийхээ хувьд ээж хүнийхээ хувьд харахад энэ дээр жоохон улс маань нэлээд дөрвтойгоор хүнсний хангамж дээр нь жишээлбэл логистикийн төвийг байгуулах. За одоо үнийн өсөлтөө инфляцийн өөрчлөлтөөс шалтгаалаад үнийн өсөлтөд орж ирж байгаа энэ асуудлыг хэрхэн яаж зохистой барих уу ч гэдэг юм те. Энэ асуудал дээр нь бодлогын төвшөнд нь оролцоод өгөөсэй л гэж би үздэг. Тэгэхээр яг уу эргээд буцаад одоо үдийн цай байсан бол үдийн хоол боллоо гэх мэтчлэн шатараата бас ахицуд гараад ингээд явж байна тийм ээ. Яг одоогийн нөхцөл дээр бол хүүхдийн хоолны чанар болон аюулгүй байдал өдрийн авах ёстой төр шим тижээлийн хэрхэн яаж хянаж шалгаж ажилтгийг мөн эндээс одоо эцэг эхчүүдээс ирэх бас санал зөвлөмжүүдийг ямар процессын дагуу авч ажлын хэсгийн ч юм уу те яг хэрэгжилтэн дээр тусгадаг вэ гэдэг нь бас их сонирхолтой байна. Тэгээ одоо хуучин бол мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэж байсан бол үйл ажиллагааг нэг хэсэг зогсоогоод хаасан учраас одоо хяналт шалгалтын чиг үүрэг бас хаашаа яшилсан бэ гэдэг нь эцэг эхчүүдэд их. За энэ нөгөө мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг зогсоосон гэж бас ойлгож болохгүй. За мэргэжлийн хяналтын байгууллага байсан. За чиг үүргийнхэн хувьд харьяа байгууллагууд руу шилжүүлсэн. Өөрөөр хэлэх юм бол хүнсний асуудал хариуцсан хяналтыг нийслэлийн хүнсүүд аж ахуйн газар дээр очсон багч шинэ тийм ээ. За эрүүл мэндийн асуудал хариуцсан хяналтыг нийслэлийн эрүүл мэндийн газар дээр очсон. Гэх мэтчлэнгээр харьяа байгууллага дээр нь хуваарлаад очсон байгаа даа. Тэгэхээр тэр байгууллага дээр хяналтын хэлтэс гэдэг тусдаа хэлтсүүд ингээ ажиллаж байгаа. За иргэдээс бол маш их хэмжээний одоо мэдээ санал гомдол хүсэлтүүд ирж байгаа. За тэр нь бид нар нөгөө төрийн үйлчилгээнийхээ утсаар авч байгаа. За манай дээр хандсан гомдлуудыг бид нар авч байгаа. За энэ хүрээнд нь манай дээд байгууллага боловсролын ерөнхий газар за бусад чиг үүрэг хэрэгжүүлж байгаа хүн судалж аж ахуйн газар эрүүл мэндийн газар гэдэг юм уу энэ чиг үүрэг хэрэгжүүлж байгаа байгууллагуудаа хамтраад бид нар энэ асуудал дээр хамтарч ажилладаг. Хяналтын хувьд бол манай нөгөө хамтарч ажиллаж байгаа байгууллагуудын хувьд гарсны дараах одоо эрсдэл биш гарахаас өмнөх эрсдлийн төлөөх. Тэгэхээр эрсдлийг гарсан хойноос нь хөөцөлт биш. Өмнө нь эрсдэл гарахгүй байхын төлөө урьдчилан сэргийлэх байдлаар хамтарч ажилладаг болгоод байгаа тийм. Сүүлийн жилүүдэд энэ хүүхдийн хоолны орц болон шим тижээл, цэсийг өөрчлөх, сайжруулах чиглэлээр ер нь ямар ажлууд хийгдсэн бэ? Мөн тухайн хүүхдийн одоо өдрийн цэцэрлэг сургууль дээр авах хоолны шим тижээлийг бас тодорхой одоо мэргэжлийн хүмүүс бас пропорцолж хувь хэмжээг нь гаргадаг байхаа тийм ээ. За ерөнхийдөө манай дээр Койко олон улсын байгууллага төсөл хэрэгжүүлж байгаа. За Койко олон улсын байгууллага бол баг 8 сая долларын үнэтэй төсөл байна. Одоо би яг тэр санаж байна. За тэрний төслийн хүрээнд болохоор нийслэл дээр 10 сургуулийн галт тоогоог засварлах. За тэр 10 сургуулийн галт тоогоог засварлана гэдэг маань өөрийн одоо Солонгос улсынхаа сургуулийн галт тоогоотой ижил хэмжээнд хүртэлх.
тийм өндөр хэмжээнд засварлаж өгч байгаа. Жишг галтгаа байх. За одоо жишг гэж хэлж болно тийм ээ. Тийм галтгааг одоо эхний ээлжинд бол манад 3 сургууль маань орцсон үйл ажиллагаагаа явуулж байна. Та бүхэн энэ 3 сургууль дээр бас очиж сонирхоо тийм бас энэ улсын галтгаа яг ийм хэмжээнд ажилт юм байна гэдэг бас сурвалжилж болохоор тийм жишг хэмжээний галтгааг ажиллуулж байна. За энэ төслийн хүрээнд мөн шинжлэх ухааны технологийн их сургууль дээр төв байгуулагдсан ажиллаж байгаа. За тэгэхээр энэ төвийн маань үйл ажиллагаа яваа гэхээр яг энэ боловсролын байгууллага дээр ажиллаж байгаа гол үйлдвэрлэл үйлчилгээний ажилчдыг мэрэгшүүлэх, сургах, за энэтэй холбоотой одоо холбогдох, хоол үйлдвэрлэлтэй холбогдох одоо зэсийг боловсруулах, тэднэрт зөвлөгөөг энэ чиглэлээр ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр зэрэг энэтэй уялдуулаад бид нар ерөнхийдөө нийслэлээр маань хамгийн харамсалтай 9 дүүрэгт маань тэр болгон мэрэгжлийн хоол зүйч нарын алга байна. Заримд нь байхгүй. За байгаа дүүргүүд дээр маань өнгөний системд жишг зэсийг ямар ч байсан туршилтын хугацаанд сүүлийн одоо 4 сарын хугацаанд хэрэгжүүлж ажиллаж байна. За бид нар энийг энэ жишг зэс буюу өнгөний систем маань ЖК олон улсын байгууллагын санаачлагаар анх хийгдсэн юм байзуулдаг. За ЖК олон улсын байгууллага маань бас нийслэлийн 2 сургууль дээр төсөл хэрэгжүүлсэн. Тэгэхээр нөгөө 2 сургууль дээр төсөл хэрэгжүүлэхдээ ерөнхийдөө одоо хоол үйлдвэрлэл, хүүхдийн хоол үйлдвэрлэл үйлчилгээн дээр өнгөний системийг буюу энэ өнгөний системийг хэрэгжүүлэх нь бас зөв юм а гэдэг ийм зөвлөмжийг биднэрт гаргаж өгсөн. За зөвлөмжийнх нь хүрээнд нь манай төвийн хамтраад энэ зэсийг одоо л туршиж үзэж байна. Тэгэхээр энэ зэс бол одоо юу гэдэг чинь зэрэгцээ 2 сургууль ах юм бол хуучин бол өөр зэсээр хийдэг байлаа шүү дээ. Одоо л нэгдсэн зэсээр гэхээр энэ сургууль дээр нэгдэг өдөр ямар хоол өгнө, нөгөө сургууль дээр нэгдэг өдөр тэр л хоол өгнө гэсэн үг байхгүй. Тэгэхээр хоолны хувьд ижил болоод эхэлнэ л гэсэн агуулга явагдаж байна тийм. Тэгэхээр энд бол бас нэлээдгүй тийм хүлээлт үүсэж байгаа. Бид нар бас энэ нэлээд төвшил тавьж байгаа гэсэн ийм хүлээлттэй байгаад байгаа. Тэгэхээр зэрэгцээ сургуулиудын хувьд адилхан зэстэй байх нь уу, аль эсвэл нийслэлийн харьяа ерөнхий боловсролын сургуулиуд дээр бүгд яг адил зэссэн гэдэг. Эхний ээлжинд бид нар дүүрэг дээрээ нэг ижил зэсийг дүүрэг болгон өөр өөрсдөө боловсруулад тухайн дүүргийн онцлог гэж байгаа тийм ээ. Тухайн дүүргийн онцлог газар зүүн байшил тэр онцлогоос шалтгаалаад дүүргийн маань мэрэгжлийн хоол зүйч нар сууж хагаад хамтарсан зэсийг боловсруулад эхний ээлжинд дүүрэг тусдаа боловсруулад зэсэн дээр ажиллах. За одоо жишээлбэл КОИКА олон улсын төслийн хүрээнд 10 сургууль дээр жишг галтгааг байгуулад 3 ашиглалтанд орсон үйл ажиллагаанд игдэрсэн явж байгаа гэж. За тэгвэл бусад одоо сургуулиуд маань ер нь яванда бас энэ шилжилтүүдийг хийх бах тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол бас төслийн хэмжээнд биш ч гэсэн нөгөө талдаа сургууль өөрийн төсвөр гэх юм уу, аль эсвэл одоо яамнаас татаасаар гэх юм уу энэ галтгоо тохижуулах ажлууд хийгдэх болов уу? За ерөнхийдөө бол нийслэлээр 178 төрийн өмчийн сургууль үйл ажиллагаа явуулдаг. За 178 төрийн өмчийн сургуулиас 11 орчим сургууль нь ахлах сургууль буюу үдийн хоол хэрэгжүүлдэг сургууль байдаг. За хэрэгжүүлдэггүй сургууль гэсэн үг. За үлдсэн сургуулийн маань бараг 73% нь сургууль өөрөө бие дааж хоол үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа. Тэгэхээр бие дааж гэдгийг би онцолж хэлээд байгаагийн агуулга нь юу вэ гэхээр нөгөө батлагдсан 2500 төгрөг маань зөвхөн түүхийн эдийн зардал болж тухайн сургууль дээр үлдсэн одоо тоогоочийг цалинжуулах, за ус цахилгаан гэх мэт үлдсэн зардлууд нь сургуульд тусдаа төр дагаа явж байгаа байхгүй. За түрээсийн сургуулийн хувьд болохоор нөгөө 2500-аас улсад түрээсийн төлбөр байршуулна. За дээрээс нь ажилтаа цалинжуулна. За дээрээс нь өөрөө бас ашиг олно. Гэх мэтчлэнгээр 2500-аас хасагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар ерөнхийдөө бие даалгах чиглэл рүү 100% шилжнэ. Тэгэхээр одоо цаана нь одоо нийслэлд бол 42 сургууль байгаад байгаа. За 42 сургуулиас маань сая би хэлээ КОИКА олон улсын байгууллага 3 сургуулийн оруулсан гэдэг. За үлдсэн одоо 6 сургууль нь 9 сартаа багтаад бас орчихно. За тэгэхээр нөгөө 42-оос маань хасагдана гэсэн үг тийм ээ. За үлдсэн сургуулиуд нь бид нар тоног төхөөрөмж нийлүүлсэн үү? Нийлүүлсэн. За Нямбатар дарга нийслэлийн засаг дарга маань 2024 онд 3.8 тэрбум төгрөгийг зөвхөн галтгооны сургуулийн галтгоог засварлах зардал гэж баталж өгсөн. За орон нутгийн одоо засаг дарганууд үүрэг чиглэлд өгснөөр 3.7 тэрбум төгрөгийг зөвхөн галтгооны тоног төхөөрөмж аваа гэдэг энэ зардлыг баталж өгсөн байхгүй. Тэгээд тэр хүрээндээ бид нар 42 сургуулийн галтгоог засварлсан. За 29 сургууль тоног төхөөрөмж авч өгсөн. За үлдсэн сургуулиудын хувьд бол улсын төсвөр
тоног төхөөрөмжүүд нь үе шатдаа нийлүүлэгдэж дууссан. За одоо өнөөдөр нийслэлээр 2 сургууль тоног төхөөрөмжгүй байна. Бусад сургуулийн хувьд бол 100% тоног төхөөрөмжөөр хангагдсан, ажлын байр нь бас шаардлага хангахүйц би хангасан гэж хэлээгөө тийм ээ. Хангахүйц хэмжээнд бас очсон байж байна. Тэгэхээр зэрэг энэ сургуулиуд яагаад гарахгүй байгаа юм бэ гэхээр хүний нөөцөөс болоод гарахгүй байгаа юм. Хүний нөөц олдохгүй байгаа байхгүй. Олдохгүй байгаа шалтгаан нь өөрөө түрүүний хэлсэн миний цалин. Тэгэхээр яг энэ галтгоо болон тоног төхөөрөмжийн нөхцөлөд бол 95-аас дээш хувьтай хангагдсан гэж үзэх нь байна. Тэгвэл нөгөө талдаа яг хүний нөөцийн асуудал бол яг тулгамдсан шийдэх ёстой одоо жагсаалтыг тэргүүлж байна гэж харж байна. Үнсний хангамж тэгээд хүний нөөц. Тэгэхээр эндээс нийслэлийн боловсролын газраас бас ямар санаачлалуудыг холбогдох байгууллагуудад хөрвүүлж ажилладаг юм бол ер нь одоо чигүүргийн хувьд бол бас яг энэ асуудлууд дээр яаж оролцдог юм бол бид нар яг нийгэм хөдөлмөр хамгааллын яамтай манай боловсролын ерөнхий газар манай нийслэлийн боловсролын газар хамтраад яг энэ чиглэлээр сургууль төгсөж байгаа хүүхдүүдийн дадлагыг цалинтай дадлага болгож ингэж хийлгэж үтсэн л дээ. Тийм цалинтай дадлага болгоод тэгээд нөгөө сургуулиудаа гэрээгээд бид нар тухайн хүүхдүүдэд бас боломж олгоод авах юм хүсэлтийг тавьсан. Гэсэн хэдиж яг цалин гэдэг зүйл өөрөө одоо нөгөө боловсролын байгууллагаас гараа авчиж байгаа учраас тэгэхээр энэ одоо хангат бас хүндрэлтэй байгаа байхгүй. Энэ асуудал маань бас л нөгөө захирлуудын толгойн өвчний нэг болчиход байна л та тийм. Тэр мэргэжлийн боловсон хүчнийг ер нь цаашид бас хангалттай байлгах тал дээр ямар арга хэмжээг шат дараатаа яаж авч хэрэгжүүлэх юм бол оролцогч талууд бол мэдээж маш олон талаас бол хамтрах шаардлага үүсэж байна. Гэтэ яг нийслэлийн боловсролын газрын өнцгөөс гэх юм бол хүний нөөцийн асуудал дээр одоо ямар саналыг төвшүүлдэг юм бол за бид нар хүний нөөцийн асуудал дээр захирлуудтай бол ингэж байгаа. За бага ангийн хүүхдүүдийг эцэг зөөдөг штэ хичээлдээ зөөдөг. Зайлшгүй ээж ч юм уу аав ч юм уу хэн нэгэн хүүхдэд зайлшгүй харах шаардлага үүсэж байгаа. Тэгэхээр тэр улсуудад бид нар бас санал тавиачээ. Тэгээд тухайн одоо хүүхдэд зөөж байгаа эцэг эхийн хувьд хэрвээ тэр байгууллагад орж ажиллах хүсэл тавих юм бол бид нар төвөөрөө дамжуулаад мэргэжлийн одоо энэ үзүүлгийг үзүүлээд тогоочор бэлтгээд ингээд гаргая. За хоол зүйч нарын хувьд бол бид нар мэрэгшүүлээд төр бас тодорхой хэмжээний зардлыг даагаад ингээд яг мэргэжлийн хоол зүйч нарыг бэлтгэх энэ ажил бас хийгдээд ингээд явж байгаа байхгүй. Манай боловсролын яамнаас гэхэд яг энэ хоол зүйч нар дээр гэрээ байгуулаад 5 жилийн хугацаанд одоо сургууль дээр ажиллана гэх юм бол бид нар одоо танд төлбөрийг чинь даяа өндөлбөргөө одоо ажиллах яаж гэдэг юм те бид нар энэ өндөлбөргөө сурах яаж гэдэг юм энэ зүйлийг бас тавиад ингээд ажиллаулж байгаа. Тэгтэл яг зүгээр цэцэрлэгийн хувьд бол боломжтой байгаад байгаа байхгүй. Яагаад тэгэхээр цэцэрлэгийн хүүхдэд сурж байгаа хүүхдийн маань тоо бага. Өөрөөр хэлэх юм бол нэг цэцэрлэгт 250-аас 400 гаруй хүүхд суралцж байгаа шүү дээ. Гэтэл ерөнхий боловсролын сургууль маш их олон хүүхд сурж байгаа. Хамгийн багтаа гэхэд 1500-аас 2800 хооллох шаардлага гарч ирж байгаа байхгүй. Ийм үдийн хооллууд өдөртөө хооллох асуудал гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ массаар нь ботход үзэх маш их хэмжээний хүүхдүүд орж ирж байгаа учраас ачаалал тодорхой хэмжээгээр тэр хэмжээгээр нэмэгдэж орж ирж байгаа. Тэр агуулгаараа бид нар нөгөө хүний нөөц олдохгүй байгаа учраас худалдаа авах ажиллагааны газар хөдөө аж ахуйн яамд хандаад хагас боловсруулсан бүтээгдэхүүн бэлдээд өгөөч гэдэг ийм хүсэлтийг тавьсан. Энтэй уялдуулаад манай хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд маань хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг төрийн худалдаа авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулад эхэлсэн. Тэгэхээр зэрэг хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг худалдаа авснараа бид нар нэгд хүний нөөцөө хэмнэн. За хоёрт нөгөө тэр бүтээгдэхүүнийг боловсруулах анхан шатны үйл ажиллагааны цаг хугацаа хэмнэн, зардлыг хэмнэн, дээрээс нь тоног төхөөрөмж хэмнэгдэн, байр сав хэмнэгдэж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр гол нь нөгөө тэр цахим дэлгүүр дээр маань хамгийн харамсалтай нь манай нөгөө үйлдвэрлэгч хүнс үйлдвэрлэгч нар маань мэдээл багтаага мó орж ирэх тэнд одоо бүтээгдэхүүнээ байршуулах жоохон хомсдолтой байгаад байна гэж хараад байна. Тэгэхээр яг нийлүүлэлтийг буюу хангамжийг бол цахим дэлгүүрээсээ л авах нь тийм ээ. За, ерөнхий боловсролын сургуулийн хувьд бол бид нар цахим дэлгүүрээс авах гэдэг шаардлага тавьж байгаа. Манай сайдын баталсан одоо засгийн газрын тогтоолж байгаа сайдын баталсан журамж байж байгаа. Тэгэхээр цахим дэлгүүрээс
зайлшгүй гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг худалдаж аваа. Тэгээд цэцэрлэгч гэсэн энэ бас хамрагдана. Тэнд бол чанарын стандартын шаардлага хангасан тодорхой үзүүлэлтүүдийг давсан баталгаажсан хүмүүс орж ирж байна. За цэцэрлэгүүдийн хувьд бол орон нутгийн өмчит аж ахуйн тооцоо үйлдвэрийн газраас хүмүүсээ бас татан аваад байгаа. За орон нутгийн өмчит аж ахуйн тооцоо үйлдвэрийн газар гэдэг маань өөрөө ашигын төлөв байгууллага болж таараад байгаа байхгүй юу? Яагаад гэвэл улсад тодорхой хэмжээний ашиг хоригдлуулах байгууллага байгаа. За бидний барьж байгаа чиг үүрэг хуулийн заасан зүйл нь юу вэ гэхээр хүүхдийн хоолноос тэгж ашиг унгах байгаад байгаа байхгүй. Өөрийнх нь батлагдсан төсөв нь бага. Тийм ээ. Бид нар цэцэрлэг гэхэд 4,000 төгрөг. Эцэг их нь 1000-ыг өгөөд 4,000 штэ. За ерөнхий боловсролын сургууль бол 2,500 төгрөг. Энэ бол айгүй бага мөнгө байхгүй юу? Тэгтэл энэ мөнгнөөс ашиг харна гэдэг айгүй харамсалтай зүйл. Тэр ашиг харахгүй тулд одоо манай боловсролын байгууллага юуг зарчим болгож авч байгаа вэ гэхээр нөгөө 2,500 нөгөө эцэг эхээс авч байгаа 1000 нөгөө хоолны зардлыг зөвхөн түүхийн эдийн зардал гэж батлаад байгаа байхгүй юу? Үйл ажиллагааны зардлаар шингээгээр түүхийн эдийн зардал гэж батлаад байгаа. Тэгэхээр зөвхөн түүхийн авахтал тэр мөнгө зарцуулагдана гэсэн ойлголт байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг энэ дээр үйлдвэрлэгчээс шууд нийлүүлэх тэр зарчмыг л баримталмаар байгаа байхгүй юу? Одоо үдийн хоол хөтөлбөрт бага болон дунд ангийн сурагч хамрагдаж байгаа. Дунд байхгүй. Бага ангийн сурагч. Тийм бага анги. Тэгэхээр явандаа дунд болон ахлах ангийн сурагчид яг энэ хөтөлбөрт хамрагдах ер нь боломж нөөц байгаа юм болов уу? Энэ чиглэлийн санал төлөвлөгөөг тусгадаг болов уу? Бид нар бол дунд ахлах ангийнхныг оруулах гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Уул нь засгийн газрын 18 дугаар тогтоолоор бид нар 2024 он гэхэд бага ангийг 100% хамруулад тэгээд түрээсээс 100% гаргацсан байх. Ийм төлөвлөгөө болон батлагдсан боловч үнийн нөөцийн асуудал бусад асуудлаас шалтгаалаад бага ангийн маань одоо нөгөө түрээсээс гарах асуудал маань жоохон хойшлогдоод байгаа гэсэн үг. За ингээд сургууль өөрөө 100% очих юм бол бид нар эхний ээлжинд ямар ч байсан дунд ангаа хамруулна гэж. Яагаад тэгэхээр дунд анги маань яг өсөлтийн үеийн хүүхдүүд байгаа байхгүй. Би физиологийн хувьд яг өсөж явах үеийн хүүхдүүд байгаад байгаа. Дийлэнх хугацааг сургууль дээр өнгөрөөж байгаа. Тийм учраас зайлшгүй хамрагдах шаардлага үүсэж байгаа байхгүй. Эцэг эхчүүд мэдээж зарим тохиолдолд хоолны амт болон чанар дээр бас саналыг хэлж шүүмжилттэй хандах ч юм уу эсвэл одоо гомдол гаргах бас кейсүүд байгаа байх. Энэ тохиолдолд яаж авч шийдвэрлэдэг юм болоо? Ер нь яг нийслэлийн боловсролын газарт хоол болон хоолны чанартай холбоотой гомдлууд хэрэг ирдэг вэ? За ер нь бол 2024 23 онд эднэрт бол дөнгөж нөгөө үдийн цай маань үдийн хоол руу шилжиж явах үед мэдээж эрсдэл үүссэн шүү дээ. Альваа зүйл шин дээр эрсдэл гарна. Тэр үед бол мэдээж гомдол ирнэ. Асуудал бол мэдээж байсан. За түрээсийн байгууллага ажиллуулж явах үед одоо төр анхаарлаа нэг хүчтэй хандуулаагүй байлаа шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол тоног төхөөрөмж нь хангагдаагүй, ажлын байрын шаардлага хангахгүй, ийм нөхцөл дээр түрээсийн байгууллагууд ажиллаж ирсэн байхгүй. Тэгэхээр энэ үед мэдээжээр гомдол ирнэ. Сүүлийн жилүүдэд бол хайцсангүй гомдол ерөөс багасчаад байгаа байхгүй. За яагаад үг гэхээр бид хангахуйц хэмжээнд гатаонуудаа авчиж чадсан. За 2500 төгрөгөндөө хүүхэд бүтэн хооллож чадсан. За энэтэй холбоотойгоор ерөнхийдөө гомдол бол хайцсангүй багассан. За цэцэрлэгийн хувьд бол одоо шимдэжил нь хүрэлцэхгүй байна. Хүүхэд хагас өлсгөл байна гэдэг гомдлууд зөндөө ирсэн. За бид нар энэ эсрэг ямар арга хэмжээ явуулсан бэ гэхээр үнийг бид нар нэмсэн. За дээрэс нь бид нар эцэг эхээс 1000 төгрөг татсан. Тэгээд 4000 төгрөгсөн. За 2000 манай боловсролын ерөнхий газар Нямалчир даргын тушаалаар 2025 онд ажлын хэсэг байгуулагдсан. За ажлын хэсэг дээр боловсролын яам, нийслэлийн боловсролын газар, за нийслэлийн эрүүл мэндийн газар, хүн сүдэ аж ахуйн, нийслэлийн хүн сүдэ аж ахуйн газар гээд олон байгууллагын оролцоотойгоор бид нар сургуулиудаар явж ерөнхийдөө хяналт шинжил үнэлгээ хийсэн. За тэр үед яасан бэ гэхээр хүүхдийн хоол бол за хуулиараа бол нэг 605 ккал илчлэгийг үдийн хоолоор идэх ёстой гэж заасан байгууллагад бид нэг 450. За дээрэс нь сүү хөтөлбөртөө уялдуулаад за нэг 500 гаруй 560 орчим калорийг өдөө хоолоороо идчихсэн байна. 2025 оны яг өдийгийн хяналт шинжилгээ үнэлгээгээр тэгж гарч ирлаа. Өнгөрсөн жилийн дүүс. Тий, өнгөрсөн жил нь. Тэгээд сая 2026 онд дахиад
ажлын хэсэг ажилласан. Тэгтэл энүүгээр яасан бэ гэхээр нөгөө авчээс илчлэг 50% буруу дарагдсан. За тэр юунаас шалтгаалсан бэ? За тэр юунаас шалтгаалсан бэ гэхээр та бүхэн мэдж байгаа махны үн эрс нэмэгдсэн. Инфляцийг шингээг байсан байна тийм ээ. Өртөг одоо хүүхдийн хоолны зардал инфляцтай уялдуулаад тэр бүрний өснө гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө хүнсний бүтээгдэхүүний маань үн өсөд ирсэн. Тэгтэл нөгөө авч байгаа махан бүтээгдэхүүний үн өссөнтэй уялдуулаад нөгөө үн идэх ёстой нэг хүүхдэд ноогдож байгаа түүхийн эдийн зардлын маань 60% нь бахулцсан. Тэгэхээр үдэлцэн 40% нь бусад хүнсийг авах шаардлага үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр бусад хүнс гэдэг зүйлэнд нь гурил будаагаас гадна бид нар жимс аммаар байна. Нарийн ногоо оруулмаар байна. Сүс бүтээгдэхүүнээ нэмэгдүүлмээр гэтэл тэднийг авч идэх болчихж байгаа байхгүй. Тэгэхээр шимт ижил өөрөө шууд эрс буураад ирсэн. За бид нар 2023 оны сүүлээр ажлын хэсэг нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч баяржимэг төлөөлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг нийслэлээр байгуулагдсан. За тэр ажлын хэсэгтэр мөн л яг энэ хоол үйлдвэрлэл үйлчилгээтэй холбоотой байгууллагууд маань бүгд хамтарсан ийм ажлын хэсэг байгуулагдаад за олон улсыг судалсан, за хүүхдийн хоолоо судалсан, зайлшгүй ингээд судлаад энэ түрээсээс заавалчгүй гарах ёстой юм байна. Тэгжээж бид нар хүүхдүүдтэй чанартай хүнс өгч чадах юм байна гэдэг ийм дүгнэлт төрсөн. Дээрээс нь олон улсын маш их олон улс сүү хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм байна. Тэгэхээр бид нар сүү хөтөлбөрийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай юм байна гэдэг дүгнэлтийг гаргасан. За ингээд Нямбатар даргад тухайн үед 18 дугаар тэмдэглэлийг нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч 18 дугаар тэмдэглэлийг хүргэсэн. За энэ хүрээнд Нямбатар дарга маань яасан бэ гэхээр саяын миний хэлсэн галт тогооны засварлах 3.8 тэрбум төгрөгийг за тоног төхөөрөмж авах 3.7 тэрбум төгрөгийг шийдвэрлэхээс гадна 1 тэрбум төгрөгийг зөвхөн сүү хөтөлбөр дээр баталж өгсөн. Ингэснээрээ бид нар нийслэлийн 13 сургуулийг эхний ээлжинд бид нар сүү хөтөлбөрт хамруулсан. Энэ маш их амжилттай хэрэгжсэн. За энд эцэг эхнэр маш их таашаалтай хандсан. Яагаад гэвэл энэ хөтөлбөр маш зөв хөтөлбөр хэрэгжлээ гэд бид 13 сургуулиасаа судалгаа авсан, эцэг эхээсээ судалгаа авсан. Хүүхдүүдийнхаа тухайн үед нь одоо хамрагдчихсан хүүхдүүд дээр эмчнэр маань бас судалгаагаа хийсэн. Энэ маш их үр дүнтэй хөтөлбөр боллоо гэд. За сая 2025 онд маань энэ сэнжтмаа төлөөлөгч манай нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч дарга зөвлөх энэ сэнжтмаа төлөөлөгч маань нэлээд санаачлагтай ажиллаад маш их үр бүтээлтэй санаачлагтай дэмжиж ажилласан. Энэний хүрээнд одоо нийслэлээр 188 буюу 1-ээс 5 дугаар ангийн бүх хүүхдүүдийг сүү хөтөлбөрт хамруулж чадсан. Тэгээд сайныг дагаад бас муу дагдаг. Тэрнтэй адилхан одоо улс төржүүлэх ажил бас энэ дээр айгу харлуулах ажлууд бас нэлээдгүй хийгдсэн. Гэтэл энэ сүү хөтөлбөр дээр маань сүү хувьцаат компани аподеригээд сүү үйлдвэрлэж байгаа, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа манай улсын тэргүүний одоо үйлдвэрүүд маань нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зах зээл дэх үнээсээ бид нарт бүр 30-аас 40% доогуур үнэлгээтэйгээр бид нарт нийлүүлэлтээ хийж эхэлсэн. Тэгэхээр энэ нийлүүлэлтээ ихэд бид нар ямар шаардлагыг тавьсан бэ гэхээр бид нарт ундны сүү нийлүүлэгдэх шаардлагыг тавьсан. Тухайн хоёр үйлдвэр маань ерөөсөө зах зээл дээр гаргаж байгаа сүүндээ биш манай хүүхдийн буюу боловсролын байгууллагт нийлүүлж байгаа сүүн дээр нөгөө өөрсдийн сүүний фермүүдийн сүүг 100% ашиглаж эхэлсэн. За тэгээд савлгаа хүртэл өөрчилсөн. Тэгэхээр зэрэг ийм одоо үр дүнтэй одоо хөтөлбөрүүдийг бас харлуулах нэг хэсэг үйл ажиллагаа явууллаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энийг улс төржүүлэх хэсэг байхгүй. Хүүхдийн хоолыг улс төржүүлэх хэсэг юм аа. Энэ өөрөө ирээдүйн байхгүй манай ирээдүй. Ирээдүйд бид нар бие физиологийн хувьд ч гэсэн эрүүл, оюун санааны хувьд ч гэсэн чадамжтай ийм иргэдийг бэлтгэж байгаа байхгүй юу? Өөрсдийнхөө хойж ирээдэг. Тэгтэл яг зухаан цаг үед улс төрж айгүй буруу үйлдэл. Сүү хөтөлбөрт өнгөрсөн оны сүүлийн улирлаас хүүхдүүд хамрагдаж эхлээд энэ оны 1-р улирлаас мөн одоо эцэг эхчүүд нэмэлтээр одоо сүүний бас тодорхой хувийг сургуульд
төлдөг болж байсан тийм ээ. Тэгэхээр яг энэтэй холбоотойгоор одоо бүх сургуулиуд буюу нийслэлийн харьяа ерөнхий боловсролын сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид сүг ууж байна. Тэгээд энэтэй холбоотой судалгаа гарлаа гэж та сая дурдлаа. Ер нь яг эрүүл мэндийн үзүүлэлтүүд дээр ямар эерэг давуу талууд гарч ийн яг хөө мэдээж одоо хамгийн энгийн логикоор бодоход бол өдөрт авах кальц, Д витамины хэмжээ гэх юм уу тийм ээ. Тэр ясны сэргжилтийн эсрэг тэр бие физиологи явагдаж байгаа процесс гэх мэтчлэн үнтэй холбоотойгоор эерэг мэдээж үзүүлэлтүүд гарч байгаа байх. Гэхдээ тодорхой цаасан дээр буусан судалгаа үр дүнгууд гарч эхэлсэн байгаа юу? За ерөнхийдөө сүү хөтөлбөр маань 2025 оны за 4 сараас үлчээс ахуулаад ерөнхийдөө хэрэгжиж эхэлсэн. 10 сая байлаа 13 сургуулийн 19 мянган хүүхэд амрагдсан. За 2026 оны 1 сараас ахуулаад нийтээр амрагдсан. За анх хэрэгжихдээ эцэг эхийн дэмжлэгтэйгээр гэдэг энэ агуулгатайгаар сүү хөтөлбөр маань хэрэгжсэн. Тэгэхээр нийслэл маань нэг өдрийг 7 хоног буюу хичээлийн 5 өдрийн нэг өдрийг нийслэлд дагаад за нэг өдрийг орон нутганд дагаад нэг өдрийн эцэг их дагаад 7 хоногт 3 удаа сууж байгаа. Тэгэхээр энэ дээр бол эцэг их маань одоо маш их таашаалтай хандсан. Энэ дээр энийг дэмжиж байгаа эцэг эхчүүд маш их байж байгаа. За тэгээд энэ хөтөлбөр маань үр дүнгийнхээ хувьд бол судалгаанууд хийгдсэн. За судалгаа бол мэдээж хэрэг манай одоо чигүүргийн хэмжээ биш. Энэ бол нийслэлийн эрүүл мэндийн газар өөрөөр эрүүл мэндийн судалгаа авагдаж байгаа. Энэ чигүүрг явагдаж байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн газар дээр 2 удаагийн судалгаа хийгдсэн. 2025 оны судалгаа хийгдсэн. Одоо 2026 оны судалгаа харьцуулсан судалгаа одоо хийгдэж байна. Одоо судалгаа бол шинжилгээнүүдээ бүгдийг нь авсан. Одоо тайлангийнх нь үе нэрж байна. Энэ харьцуулсан судалгаа одоогийн байдлаар манай боловсролын байгууллага дээр хүргэгдэж ирээгүй. Бид нар энэ судалгааг нь одоо яг хэдэн хувьтай бэ гэдээ асуухаар 80% явж байгаа гэсэн ийм үр дүнг одоо хэлсэн. Тэгэхээр удахгүй бид нар судалгааныхаа үр дүнг харах бах. Эцэг эхийн хувьд бол сүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа сургуульд одоо нотлон хэрэгжүүлж байгаа сургууль дээр хажуугийн сургуулиас уучлаарай энэ сургууль руу хүүхдээ оруулъя гэсэн хүсэлтүүд маш их ирсэн. Тэгэхээр шууд нөлөөлөл мэдрэгдэж байна. Тийм. За нэг жил ууцсан хүүхдүүдийг нөгөө уугаагүй хүүхдүүдтэй харьцуулах юм бол өндөр болсон байгаа байхгүй. Харах өнцөг өөрөө өндөр болсон байгаа байхгүй. Тэгэхээр үр дүн өөрөө сайн өгдөж чинь гэсэн агуулга харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр судалгаан дээр илүү бас гарч ирэх байх гэсэн үг л байна. Танилцуулгадах тийм ээ. Нийслэлийн эрүүл мэндийн газраар дамжиж танилцуулгадах нь байна тийм ээ. Тэгэхээр яг энэ эцэг их сургууль төрийн байгууллага 3 нийлээд хамтраад хүүхдийн хооллолтыг зөв болгох, шимт хичээлийн хувьд хангалттай хэмжээнд хүргэх төрөөс хамтын ажиллагаа чухал байна гэж харж байна шүү дээ. Тэгэхээр ер нь эцэг эхчүүдийн саналыг ажлын хэсэгт тусгах ч юм уу саналаа ер нь өгөхөд хэр нээлттэй байдаг вэ? Хэрхэн яаж боловсролын газар руу ханддаг юм бэ? Манайх дээр эцэг эхээ санал авдаг утас байдаг. Тийм утсаар холбогдно, өөрсдөө саналаа өгч болно. Энэ бол нээлттэй. Ерөнхийдөө бол нээлттэй. Тэгэхээр манайх орон тооны бус хяналтын зөвлөл гэж одоо түүний одоо хоол үйлдвэрлэл үйлчилгээнд дээр хяналт тавих журмыг батлаад журмдаа орон тооны бус хяналтын зөвлөлийг ажилууллаа гэсэн чигүүргийг сургуульд үүрэг болгоод өгсөн. За тэгэхээр сургууль орон тооны бус хяналтын зөвлөлийг ажилуулдаг. За орон тооны бус хяналтын зөвлөл дээр ямар хүмүүс ажилдаг вэ гэхээр тухайн сургуулийн багш, хоол үйлдвэрлэл үйлчилгээний одоо хэсэгт ажиллаж байгаа ямар нэгэн алтан тушаалтан эцэг эхийн төлөөлөл, хүүхдийн төлөөлөл ажилдаг. Тэгэхээр тэр эцэг эхийн төлөөлөл, хүүхдийн төлөөлөлөөр дамжуулсан саналыг бид нар нээлттэй авдаг. Энэ дээр тусгах ажил бол нээлттэй хэрэгждэг. За мэдээж сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнсний асуудлыг бодлогын хэмжээнд аваад хэрэгжүүлээд явна гэдэг бол сайн үр дүнд хүрэх зорилготой. Гэхдээ нөгөө талдаа бас сүрэг нөлөөллийг бууруулах бас ажлууд давхар ингээд явж байдаг байх. Одоо жишээлбэл Монгол хүүхдүүдийн хувьд бол шүдний эрүүл мэндийн асуудал, хүүхдийн илүүдэлжингийн асуудал, чихрийн хит хэрэглээний асуудал гэх мэтчлийн асуудлууд бас гарч ирж байдаг. Тэгэхээр яг энэ сургуулийн орчимд аль эсвэл сургууль дотор байрлах хоолны газар, цайны газар, буфегээр зарагдах энэ хоол хүнсний стандартыг бас хаанаас яаж тогтоож өгөх ёстой байдгийг бол одоо магадгүй түүнд агуулгадах найрлага за эсвэл одоо ямар тосонд шарсан хуурсан байх уу гэдэг ч юм уу тийм ээ. Энэ стандартуудыг ер нь хэрхэн яаж мөрдүүлж шаардлагыг тавьж ажилладаг юм бол
Сургуулийн орчин гэхээр зөвхөн сургууль доторх хэлдэг үү? За сургуулийн орчин гэхээр сургуулийн гадна 150 м талбайд үйл ажиллагаа явуулж байгаа бүхэл газрууд сургуулийн орчинд орчдөг. За нийслэлийн эрүүл мэндийн сайдын тушаал гэдэг хоригдсон хүнс. Сургуулийн орчинд зарахыг хоригдсон хүнсний жагсаалт байж байдаг. Тэрийг бид нар сургуулиудад огт зарж болохгүй гэдэг юм шаардлагыг тавьдаг. За бид нар сургуулиуд дээр буфетыг ажилуулахыг хориглодог. За сургууль өөрөө яаж ийнэ гэхээр багш ажилчид хийгээд нөгөө дунд ахлах ангийнх маань холг болчлоо. Зайлшгүй бүхэд ажиллах шаардлагатай байна гэдэг хүсэлтийг бид нар тавьдаг. Тэгэхээр бид нар бол эхний ээлжинд бид нар бага ангийнхаа хүүхдүүдийг хоолоод дараа нь бодлогын түвшиндээ дунд ахлах ангийн хүүхдүүд хооллох энэ зарчим явагдана. Тийм учраас бүфет бол огт ажиллахгүй. Бүфет ажиллуулсан ч яг тэр хоригдсон хүнснээс бусад хүнсийг зарах. Ийм шаардлагыг тавьж байгаа байхгүй. Тэгэхээр тэр буфет дээр хэрвээ хоригдсон хүнс зарж авах юм бол энэ дээр хяналтын байгууллага буюу хүнсүүдтэй аж ахуйн газар хуулиндаач заасан байж байгаа. Хүнсний асуудал хариуцсан, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх байгууллага хяналтыг тавина гэдэг заасан байдаг учраас бид нар хүнсүүдтэй аж ахуйн газар, нийслэлийн эрүүл мэндийн газартайгаа хамтраад одоо энэ шалгалтуудыг хамтарсан шалгалтуудыг хийдэг. Энэ хүрээндээ бид нар аль болохоор заруулахгүй байх чиглэлийг жишээлбэл одоо шалгалтуудыг тодорхой товлолт хугацаанд хийдэг үү, аль эсвэл шаардлагатай цаг үед хийдэг үү? Нэгдүгээрт, хоёрдугаарт яг хоригдсон хүнс гэдэг дээр бас юу ордог вэ? Магад одоо олон эцэг эхчүүд үзэж байгаа учраас бас хүүхэд маань сургууль дээр ямар хоол хүнс авч идэж байна, ямар хүнс зөвшөөрөгдсөн байдгийм бэ, ямар нийс зөвшөөрөгдсөн байдгийм бэ гэдэг мэдээллийг сонирхож байгаа хаа. Энэ нөгөө цахим мэдээлэл маань өөрөө хөгжсөн шүү дээ. Тэгэхээр цахим дээр сургуулийн орчинд хоригдсон хүнс гэх юм бол чагсаалтаар гараад ирнэ. Ингээд энэсээ одоо эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан чагсаалт төржигтэй гараад ирдэг гэсэн. Энэ дээр тосон шарсан хүнс хэрэглэхгүй, чихэрлэг ундаа хэрэглэхгүй, за кремтэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй ч гэх мэтчлэнгээр чагсаалтууд нь гараад ирнэ. Энэ бол нээлттэй байдаг. Тэгэхээр цахим орчин руу ороод харахад бол мэдээлэл бол илт бод байгаа гэсэн агуулга явагдаж байна гэсэн үг. За одоо нийслэлээс буюу нийслэлийн боловсролын газраас энэ хүүхдийн хоол үйлдвэрлэл үйлчлэгийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа одоогийн төслүүд болон цаашдын төлөвлөгөөг таас бидэнд ерөөд нь танилцуулахгүй. Яг сая хоёлоо бол бас ярьлаа. Гэхдээ энэ дээр нэмээд бас тусах зүйл байвал та чөлөөтэй ярьж болно. За нийслэл маань одоо эхний ээлжинд бол олон улсын байгууллагуудтай хамтраад 3 төслийг хэрэгжүүллээ. Сая би хэллээ, Солонгос улсын олон улсын байгууллага Койко төсөл маань хэрэгжиж байна. За Японы олон улсын байгууллага Жака төсөл, за тэгш боломжийг хамрах төсөл гэдэг ингээд төслүүд маань амжилттай хэрэгжиж байна. За 2 төсөл маань амжилттай хэрэгжээд хаагдсан. За нэг төсөл маань одоо үргэлжлээд хэрэгжээд явж байна. За тэгэхээр олон улсын байгууллага энэ хүүхдийн хоолн дээр маш их анхаарлыг хандуулаад эхэллээ шүү дээ. Яагаад гэхээр үнэхэрийн одоо Монгол улсын боловсролын байгууллага дээр хоол үйлдвэрлэл үйлчилгээнд анхаарал хандуулахгүй бол үнэхэрийн болохгүй байна гэдгийг одоо ингээд бүр олон улсын байгууллага орж ирээд харуулад байна шүү дээ. Тэгэхээр энийг хариуцж байгаа дээд түвшний улсууд маань энэ дээр бас анхаарлаа нэлээд хандуулах зайлшгүй шаардлага гараад байгаа байхгүй юу? За тэгэхээр яг төсөл хэрэгжээд жишг байдлаар явж байна гэдэг маань дараачийн сургуулиуд яг энэ жишг стандарт руу ойртох тэр арга замыг бол нээж өгж байна гэж харж байна шүү дээ. Тийм. Ерөнхийдөө энэ жишг сургуулиуд дээр бусад дүүрэг болгон дээр бид нар сургуулиудыг сонгосон. За сургуулийг сонгохдоо бид нар энэ сонгосон сургууль болгон маань хоол үйлдвэрлэл үйлчилгээ нь өөр. Тэгэхээр энэ сургуультай манай одоо сургууль ижил юм а, барилгын хувьд ижил юм а. Бид нар энэ сургуулийг очиж үзээд энэ сургуулиар бид нар хоол үйлдвэрлэлийг одоо хэрэгжүүлж, догжуулж, хэрэгжүүлэх боломжтой юм а гэдээ очиод үзэхэд нээлттэй. Одоо аль сургуулиуд дээр тэгвэл очиж танилцах боломжтой байдаг. Сонгон ойрхон дүүргийн 9-р сургууль байна, Баянгол дүүргийн 40-р сургууль байна, Баянзүрх дүүргийн 48-р сургуулиуд байж чинь тий. Энэ дэр нь төсөл хэрэгжээд одоо амжилттай хэрэгжээд байгаа. Одоо яг бүрэн хэрэгжсэн, үйл ажиллагаанд идэрсэн 3 сургууль. Тий. Үлдсэн сургуулиуд маань одоо засварын үйл ажиллагаа нь эхэлсэн болсон гэдээ явж байна. За мөн би сая хэллээ сүү хөтөлбөр хэрэгжсэн гэдэг. Тэгээд энэ сүү хөтөлбөр маань ямар ч байсан 1-5 дугаар анги хүүхдээ энэ жилийн хувьд 100% хамруулж чадсан. Энэ бол манай одоо
Синжидмаа төлөөлөгч нэлийн санаачлалтай сайн одоо санаачлал тавьж ажилласан Нямбатар дарга маань бас дэмжсэн. Тэгэхээр энэ төсөл маань бас одоо дунд ахлах ангитай хэрэгжижсэн гэсэн ийм хүлээлтийг бас авч байгаа. Яг тэгэхээр дунд ангийнх маань яхаар өсөлттэй үе. Тэгэхээр сүү өөрөө маш их аминд ийм кальц, вегийн төрлийн витаминуудыг агуулдаг. Тэгэхээр энэ агуулгаараа одоо ясны бүтцэнд нөлөөлнө, өсөлт хөгжилтөнд нөлөөлнө, мэдрэлийн системд нөлөөлнө, нойрыг сайжруулна гэх мэтчлэнгээр эрэг юм нөлөөлөлтөй ийм бүтээгдэхүүн байгаа байхгүй. Хүнсний бүтээгдэхүүн чинь өөрөөсөө өөрийн гэсэн онцлогтой тухайн бүтээгдэхүүнд агуулгадж байгаа эрдэс аминдаг нөгөө бүтээгдэхүүнд нь байхгүй шүү дээ. За тэрнтэй яг адилхан одоо боловсруулалт хийх үйл ажиллагаа ч гэсэн өөр, хадгалах процесс нь ч гэсэн өөр шүү дээ тийм. Тэгэхээр сүүнээс авч чадахгүй одоо эрдэс байс амьд маш их байхгүй юу. Тэгэхээр зайлшгүй энэ гарч ирэх зайлшгүй шаардлагатай учраас энийг хэрэгжүүлээд ингээд энийг энэ төвшөнд нь авч чадсанд нь би бас их талархалтай баяртай байж байгаа. За мөн одоо нийслэлийн хэмжээд бид нар сая хэллээ 100% бид нар түрээсээс гаргахын төлөө ажиллаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол 2500 батлагдсан дээр 2500 гэсэн хоолны төсөв өртгийг бид нар хүүхдүүдтэй 100% өгөхийг хүсэж байгаа. Тэгэхээр бид нар эх он гэхэд 100% түрээсээс гарах ийм зорилт тавиад ажиллаж байна. За хүнсний хангамжийн асуудлыг одоо яг энэ асуудал хариуцсан энэ хүнс хангамж энэ хүнсний асуудал хариуцсан байгууллагууд маань нэлээд оролцоо сайтай ажилласаа гэж би хүсэж байна. Энэтэй холбоотой энэ үнийн одоо өсөлт өөрчлөлт бууралттай уялдаад ингээд үнэн өсөөд байлгүйгээр энийг бүр ингээд сайхан нөөцлцдөг юм логистик юм том төвтэй болоосай гэсэн ийм том мөрөөдөл байгаад байна. Энэ миний мөрөөдөл биелэх байх гэж би бодож байна. Тэгэхээр зэрэг энийг биелүүлэх одоо энэ шатанд манай төрийн байгууллагууд маань төрийн дээд шатны удирдах энэ албаны хүмүүс маань нэлээд итүү санаачлагтай энэ ажлыг эхлүүлээд өгөөсэй гэсэн ийм хүсэлттэй ийм хүлээлттэй байж байна. Тэгэхээр яг энэ үнийн хөөрөгдөл, инфляцаас хамаарч хүүхдүүдийн авах шимтгийл буурахгүй байх нь их чухал байна тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол нөөц хангалттай, тасалдал багтай, нийлүүлэлт тогтвортой байж иж хүүхдүүдэд очих хоол хүнс бас тэр хэмжээгээрээ шимтгийл бөгөөд тухайн өдрийн авах амин дэм нь хангалттай байх нэ. Тэгэхээр яг энийг нэвтрүүлэхэд бас бодлогын хэмжээнд маш том өөрчлөлтүүдийг нэлээд томоохон алхмуудыг хийж иж 100% биелгэн. Гэхдээ энэ ажлын эхлэл бол хэдийнэ бас тавигдаад явсан баг сонсоход таатай байна. Та бид хоёрын ярилцлах хугацаа үндсэндээ нэг 3 минутын дараа дуусах гэж байна. Тэгээд би танаас одоо сүүлийн асуултыг асууя гэж бодож байна. Ер нь одоо нийслэлийн боловсролын газраас яг энэ чиглэлд сургалт аргалзуун дэмжлэгийг, саналуудыг сургуулиудад одоо хүргүүлж өгч хамтарч ажилладаг байх. Тэгэхээр яг энэ нэмэлт одоо сургалт тийм ээ чадахжуулах энэ үйл ажиллагааны талаар бас бидэнд мэдээлэл өгөхгүй юу? Би сая хэлсэн манай төв байгуулагдсан гэдэг тийм. Шинжлэх ухааны технологийн сургуулийг тийм. Шинжлэх ухааны байгуулагдсан тийм. Шимтгийл сургалт арга зүйн төв гэж энэ том төв байгуулагдсан. Энэ бол яамны маань харьяа. Тэгэхээр энэ төв дээр бид нар яг мэрэгжлийн одоо багш нар мэрэгжлийн энэ том багш докторуудын дэмжлэгтэйгээр боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэл үйлчлэгийг нэлээд их өөрчилт хүлээсэн ийм өөрчлөлт гарах байх гэсэн ийм хүлээлттэй байж байгаа. Тэгэхээр энэ сургалтын арга зүйн төв дээр 2025 оноос хуулаад сая нээлттэй хийсэн л дээ. 2000 сая 26 оны 4 сард нээлттэй хийсэн боловч үйл ажиллагаа нь 2025 оноос эхлээд ингээ явж исэн. Тэгэхээр энэ үйл ажиллагааг эхлүүлээ явж байхдаа манай боловсролын байгууллагууд дээр ажиллаж байгаа хоол зүйчдийг давтан сургах. За хоол зүйчдийг давтан сургах энэ ажил тасралтгүй явж ирсэн. Давтан сургана гэдэг маань мэрэгшүүлнэ. Дээрээс нь дадлагтай сургалтуудыг хийж исэн. За бид нар энэ сургалтуудыг хийхэд мэдээж зэрэг дадлагтай сургалт гэхээр хүнсний бүтээгдэхүүн худалдаж аваад нөгөө төгтөрөө ажиллах гэдэг шүү дээ. Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүн худалдаж авч байгаа юм чинь тэрэндээ гарч байгаа зардал гарч ирж байгаа байхгүй юу? Тэрийг тэгэхээр энэ зардлуудыг сургууль цэцэрлэгийн маань удирдлагууд бас гаргаж өгч байгаа. Хамтарч ажиллаж байгаа гэсэн үг. Бид тоогоочоо сургаж авъя. Энэ зайлшгүй сурах шаардлагатай байна гэд энэ сургалтанд хамруулад энэ сургалтанд суулгаад явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бас сургууль цэцэрлэгийнхаа удирдлагуудад бас талархах шүү дээ. Баярлахаар
Тийм ээ, энэ санаачлагтайгаар энэ үйл ажиллагаанд сургалтын төлбөрийн одоо гаргаад сургаад явж байгаа энэ удирдлагуудаа бас талархалтай хандмаар байна. Энэ сургалтын төвд өөр бас одоо иргэд ч юм уу санаачлагаараа суралцах боломжтой юу? Аль эсвэл зөвхөн ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад ажиллаж байгаа тоогооч нар сурж байгаа юу? Эхний ээлжинд бид нэр ажиллаж байгааг. Хэрвээ манай боловсролын байгууллага дээр танаа дээр бид нэр ажиллах хүсэлтэй байна гэж байгааг бол бид нар сургаж авна. Яг тэгвэл мэдээж хүний нөөц төгтөлтэйгээ учраас хүсэл тавиад ороод ирэх юм бол бид мэдээж зэрэг баяртай нээлттэйгээр хүлээж авна. За ярилцлага энд хүрээд өндөрлөе. Нийт ярилцлагын туршид одоо дурддаггүй мэдээлэл ч юм уу заавал дурдах шаардлагатай чухал мэдээлэл байвал та бас цөөн хором нэмэх боломжтой. Ерөнхийдөө нөгөө батлагдсан төсөв өөрөө бага. Тийм ээ. Тэгээд тэр батлагдсан төсөвтөө багтааж хүүхдэд шин тэжээлтэй хоолыг хүргэж өгнө гэдэг бол маш том асуудал байгаад байгаа. Би түрүү хэлсэн манай боловсролын энэ хоол үйлдвэрлэлгээ өөрөө боловсролын сургалтын байгууллага доторх дэмжих үйл ажиллагаа явагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ боловсролын байгууллагыг удирдах байгаа манай одоо цэцэрлэгийн эрхлэгч сургуулийн захирал өөрөө энэ чиглэлийн мэргэжлийн улсууд биш. Тэгэхдээ энэ чиглэлийг маш сайн авч явж байгаа. Тэгэхээр би энэ удирдлагуудаа маш их баяртай байна. Эцэг эхийн хувьд энд орж ирж байгаа энэ их том системийг хөгжүүлэх гэж оролдож байгаа энэ улсуудад дэмжиж ажиллаад өгөөсэй гэж би хүсмээр байна. Яагаад гэхээр энэ хоол гэдэг зүйл маань зөвхөн боловсролын байгууллагын ажил биш гэдээ би түрүүнээс нэлээд олгуудад тавтаад хэлжтэй маш олон талын оролцоотой. Тэгэхээр энэ зөвхөн одоо юу гэдгийг төрийн байгууллагын тэр байгууллага хийнэ, энэ байгууллага хийнэ гэж хаях асуудал биш. Энэ бол эцэг эхийн оролцоо маш их. Би түрүү хэлсэн 70% нь уучлаарай эцэг эх та нөхөх ёстой юмаа гэдэг. Тэгтэл өглөө хүүхдтэй өглөөнийх нь цайг уулгах шаардлагатай. Өдөр хүүхд нь хичээлдээ явдаг бол өдийнх нь одоо өмнөх цайг уулгах шаардлагатай. Тэгээд дээрэс нь хүүхд нь урт хугацаагаар сургууль дээр ажиллаж байгаа бол дунд алга ангийнхаа хүүхдүүд хоолыг бэлдээд явуулах үүрэгтэй шүү дээ. Тэгжээж тэр хүүхдүүдийг чинь бид нар боловсралтай, эрүүл ийм хүүхдүүдийг хүүхэд эрүүл байх юм бол бидний ирээдүй баталгаатай. Бидний улс орон баталгаатай, батлан хамгаалах баталгаатай. Тийм ээ бусад бүх салбар баталгаатай болох байхгүй. Өвчтөө хүн өөрөө өвчтөө, дээрээс нь хүүхэд нь өвчтөө байх юм бол ямар юмараа улсад ажиллах, ямар юмараа үр бүтээлтэй ажиллах юм бэ, тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ өөрөө эргээд ардаа эдийн засаг хийгээд нийгмийн асуудал, энэ бүх асуудлыг дагуулаа яваад байгаа байхгүй юу? За манай ерөнхийлөгч хүнсний хувьсгал гэдэг том хувьсгал байгуулсан одоо ажиллаж байгаа тий. Тэр хүнсний хувьсгал дээр хүүхдийн хоолны тодорхой асуудлууд орсон. Гэхдээ энэ хүнсний хангамж гэдэг асуудлыг бариад энэ асуудлыг шийдээд өгөөсэй. Тэгээд тэр хүнсний хувьсгалын ажлын хэсэг энэ асуудал дээр анхаарлаа хандуулаасай. Тэгвэл илүү цогцоллох нэ. Тийм. Энэ асуудлаар анхаарлаа энэ зөвхөн орон нутгийн хийх ажил гэдэг ингээ хаяад баймарг байгаад байгаа байхгүй юу? Төвшөнд нь шийдээд өгөөсэй гэдэг ийм л хүсэлттэй байгаад байна. За маш их баярлалаа танд хэдийнэ нэг цаг ярилцжээ. Нийслэлийн боловсролын газрын хүүхдийн хоол хүнсний асуудлаар тодорхой мэдээллүүдийг өгч мөн одоо ирээдүйн төлөвлөгөөний талаар бидэнтэй хуваалцсан үлзий баяр танд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. За баярлалаа. Та бүхний ажилд гэсэн амжилт хүсье. Энэ цаг хугацаанд дотор яригдаагүй бас нэлээдгүй асуудлууд үлдсэн. Тийм мэдээж багтахгүй шүү дээ. Нэг цагийн дотор энэ боловсролын байгууллагын хийж хэрэгжүүлэх гэж байгаа энэ ажлыг би багтааж ярина гэж байхгүй. Тэгэхээр ардталтаа бас их олон асуудлууд үлдлээ. Тэрнтэй дагалдаад шийдвэрлэх асуудлууд ч гэсэн нэлээдгүй үлдсэн юм байж байгаа. Гэхдээ энд уулзаад энэ асуудал дээр анхаарлаа хандуулад энэ зайшгүй ярих ёстой сэдв юм аа гэд энийг барьж аваад өнөөдөр энэ ярилцлаганд өрсөн та бүхэнд ажлын амжилт хүсье. Баярлалаа. За үзэгчдээ бид чөлөөт ярилцлага та бүхэнд хүргэлээ. Эх 7 хоногийн мигмар лав гарагт 14 цагаас студид дээр уулзъя. Баяртай.